Гадаадд байгаа монголчуудын хувьд хүүхдүүдэд хэлийг сургах, соёл, ёс уламжлалаа мэддэг, хүндэлдэг болгож өсгөх нь маш чухал байдаг. Бүгд найрамдах Солонгос улсад өнөөдрийн байдлаар 8000 гаруй монгол хүүхэд сурч амьдарч байгаагийн нэгэн хэсэг нь олох Сөүл хот дахь Монгол сургуулийн сурагчид хичээлийн шинэ жил жигдэрсний дараа үндэсний баяр наадмаа тэмдэглэдэг уламжлалтай юм а. Энэхүү арга хэмжээний үеэр хүүхдүүд өөрсдөө их соёл түүхтэй суралцахаас гадна бусад орны хүмүүст ч эх орноор сурталчлах сайхан боломж байдаг. Сөүл хотын Гуанжин дүүрэгт байрладаг Солонгос дахь Монгол сургуулийн энэ жил 25 дахь жилийнхээ наадмыг нээж байгаа бөгөөд энэ жилийн наадам Монгол улс бүгд найрамдах Солонгос улс хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой зориулан зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм. Тийм ч учраас уг баяр наадамд Гуанжин дүүргийн захиргаа болон тус дүүргээс сонгогдсон парламентын гишүүд дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчид зориуд өндөр ач холбогдлогч зорин ирж оролцсон баяр хүргэж мэдчилгээ дэвшүүлсэн юм. Солонгос Монгол улс хоорондын дипломат харилцаа тогтоосны 35 жилийн Монгол сургуулийн 25 дахь удаагийн наадмыг хичээнгүйлэн бэлдсэн хүүхдүүд зохион байгуулж байгаа сургуулийн захиргаа эцэг эхчүүд та бүхэнд баярын мэнд хүргэж талархал илэрхийлмээр байна. Манай дүүргийн захиргааны зүгээс та бүхнийг ая тухтай суралцаж амьдрах нөхцлөөр хангахын тулд бүхий л зүйлээрээ дэмжин хичээнгүйлэн ажиллах болно. Та бүхэн ч бас дүүргийн оршин суугчдын хувьд тулгамдж байгаа, шийдвэрлэхийг хүсэж байгаа асуудлуудаа бидэнд хэлж, бидний ажилд тус нэмэр болоорой гэж хүсэж байна. Сургуулийн наадам бол хичээлийн шинэ жилийн хамгийн том арга хэмжээнүүдийн нэг учраас хүүхэд бүр оролцож ангиуд нээлтийн арга хэмжээний үзүүлбэрүүдийг хичээнгүйлэн бэлдсэн байлаа. Багш сурагчид Алангойхийн түүхэн сургаалаар жүжигчилсэн тоглолт бэлдэж, монголчууд ивэйтэй байвал хүчирхэг байхыг сануулснаас гадна өөрсдөө ч хоёр орны соёл уламжлалыг тээж аваа, ирээдүйд хоёр орны хамтын ажиллагаа ив найрамдлыг холбох гүүрнэ гэдгээ илэрхийлсэн урлагийн тоглолтуудыг үзүүлж байсан юм. За Солонгос Монгол сургуулийн наадам маань 25 дахь жилээ зохиогдож байна. Тэгээ ер нь бол 9 сард болдгийн учир нь болохоор 7 сард хүүхдүүд маань амраад гатгшаад явсан байдаг. Эхрэн дуугаа явсан хүүхдүүд байдаг учраас бид нар яг ингээд хүүхдүүд шилжилтүүдэлгээ хийгээд эргээд ирсэн хойно бид нар Монголынхаа өв соёлыг, өв дээдсийнхээ түүхээс, соёл заншлаас суралцахын тулд бид нар 9 сарын ихээр ингэж зохион байгуулдаг байгаа. Ер нь бол ингээд Монгол наадмаа таниулсан, 93-ын наадмаа таниулсан. За тэгээ бас өв дээдсийнхээ тэр омог шуус бидний омогшуулдаг гоё тэр баатардаг түүх вэ шүү дээ, тий. Тэрийг ингэж хүн бүхлэгний зүрх сэтгэлд ингээ огшуулж хүргэх юм зорилготой хийдгэлтэй. Тэгээд бас эв нэгдлийг тунхагласан, хоёр орны эв нэгдлийг харуулсан юм байдлыг бас энэ жил харуулах гэж хичээсэн байгаа. Монгол сургуулийн наадам бол багш сурагчдаас гадна эцэг эхчүүдийн хувьд томоохон баяр байдаг. Наадмын үеэр зохион байгуулдаг морь уралдуулах буюу шагаан наадгаа, сур харваа, гар барилдаан, шагаан харвааны тэмцээнүүдэд эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ нэгэн адилаар идэвхтэй оролцдог бол хүүхдүүд нь хурдан дагны уралдаан, гар зургийн уралдаан, бүхийн барилдаан, Монгол дууны тэмцээнүүдээр авьяас хүчээ сордог уламжлалтай юм а. Энэ бүх баярын уур амьсгалын цаана хүүхдүүдэд өв соёлоо танин мэдүүлэх, тэдэнд зааж сургах өвггүй сургалтууд явж байдаг нь онцлогтой юм. Монгол гэрээ бариад дандаа хүүхдүүд багш сурагчид бид нар өөрсдөө л барьдаг. Урд өдөр нь бүгдээрээ гэрээ бариад тухайн ингээд эсхийгээр нойтон болсон байвал хатаагаад гэрийн ёс заншлыг бүгд хүүхдүүдтэй түгээж 19, 11, 12 дугаар ангийн ахлах ангийн сурагчид маань гэр барилцахад маш их тусалтай. Одоо 21-р зуунд дэлхийд аяарчлагдж байгаа шүү дээ. Тэгэхээр манай монгол хүмүүс ямар их хүчирхэг ив нэгдэлтэй мундаг гэдгийг одоо хүртэл харагдаж байна. Солонгос ч гэсэн монгол сургуулаа ингээд сургуулийн бүтээн байгуулсан захирлын хүчээр байгаа ч гэсэн бид нар ингээд ямар сайхан ив нэгдэлтэй ард түмэн бэ гэдгийг энэ ёслолоос та бүхэн харсан байгаа. Тэгэд энэ гэр дотор байгааг ингээд солонгос хүмүүстэй танилцуулаад 3 жил болж байгаа. Ганцхан солонгос хүмүүс биш, энэ хавьд явж байгаа гадаад хүмүүс ч гэсэн энэ гэрт ороод гарахад сайхан дайлаа тий эдээ амсаарай. Манай монгол гэрийн энэ талаар нь эмэгтэй, энэ талаар нь эрэгтэй нь ордог шүү. За ингээ өхрийн ширэн дотор айргаа хийж бүлж эсэгдэг шүү гэх бүгдийн солонгос хэлээр тайлбарлаж байгаа. Манай 3 хүүхэд сурж байгаа. Тэгээд ерөнхийдөө сургуулийн үйл ажиллагаа хүүхдүүдийг мэдгчүүлэх нэг хамт олон дайралтаа дээр аягүй үйл ажиллагаатай таалагдсан. Тэгээд өнөөдрийн наадам бодог сайхан бод өргөн дэвлэр болж байна. Тэгээд манай хүүхдүүд бүгдээрээ бас нэг урлагийн аймагт оролцсон байгаа.
Энэ наадам жилээс жилд өргөжиж зөвхөн эцэг эхчүүд багш сурагчдын баяр биш дүүргийн иргэд ирж оролцдог мөн солонгос хүмүүсээс гадна Иран, Вьетнам зэрэг солонгост амьдарч байгаа гадаад иргэдч ирж оролцдог соёл уламжлалыг түгээдэг дуу хуур үндэсний хувцас хоол идээгч сурталчилдаг томоохон арга хэмжээнүүдийн нэг болон өргөжиж байна. Яг Монголд ирж юм шиг баслаа гоё мэдрэмж авч энэ нутагтаа очсон юм шиг тийм мэдрэмж авсан. 일단은 몽골은 Бид залуу гэр бүл юм а. Эхнэрийнхээ тусламжтайгаар энэ наадамд ирээд Монголын соёл зан заншлын талаар их зүйлийг мэдж авч байна. Бас нэг гэр бүл дотор ороод ирсэн мэт халуун дулаан мэдрэмжийг авч байна. Наадам баяр хөөртөө сайхан болж байна. 이제 보러 왔는데 Наадмын төгсгөлд үзүүр төрөө бөхөө мэлааж энэ жилийн баян хотод эх жилийн төрөө магнаагаа цоглож 93 наадамд манлайлсан эцэг эхчүүд хүүхдүүдийг шагнаж урамшууллаа. Эх орноосоо хол суугаач урлаг соёлоороо дамжуулан би Монгол хүн хэмээх бахархал соёл ондоошлоо мэдэрч өөртөө ихтгэлтэй эхлэнээсээ гадна суг орныхоо хэлэгч чадамгай сайн эзэмсэн ирээдүйн манлайлагчдыг бэлтгэх нь энэ сургуулийн багш ажилчдын зорилго юм байна. 2234 жилийн ардын улсуудын 104 жилийн Монгол улс байгуулагдсны 819 жилийн Солонгос тагсууд Монгол гэр бүлийн 25 дахь он жил баяр цэнгэл наадамда баян удаад тагсан энэ сайхан үлгэн дагаан балчирнаснаас даваа хурдаа дотруулах гэж таяарсан монголчуудаа дархан цуглыг дутуулах гэж ихэн цагаас үнээс алтан холон гоёрчигтэй гоншин бонгошуудаа уртаа таргандалтанда хурдан шинжин барванда баян ишгэн сууланда бишүүдэргэн салганда энэ жилийн баян хотод ирэх жилийн төрөө магнаж таман олондоо цуглуулгай Сөүл хот Монгол чанар сурвалжлаа. Монголын гэдгэр орноо хүмүнжин дэрэгшсэн морин хуурын найдвумэ Эрхэм даян ада эзний түүхтэй гүрмээ эзэн шингсэн нутаг байх Монгол наадам минутэ эзэн шингсэн нутаг байх Монгол наадам минутэ амглан төрийн